Өндөр сувагт тавтай барил би бол хөтлөгч Инхбат. Хэргийн тавч нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Энэ нэвтрүүлгийг хуульч Агима бидэнд бэлтгэн өргөдөг. Өнөөдрийн дугаарыг Future of Lifestyle Toki application болон цахим ирээдүйд хамтдаа G-Mobile event итгэж байна. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн од мөндөр суваг болон NTV телевизээр мөн 83.3 170-аас дэлгэний од мөндөр радиогоор хүрч байна. За өдрийн мэндагий. Өдрийн мэнд хүргэе. За ямар амар нэртэй нэвтрүүлэг вэ ч бод. Энэ харин анх хэргийн эзэн олдоогүй байх үед энэ ийм нэртэйгээр явж исэн юм байлээ. Тэгээд энэ хэрэг бол одоо хаагдсан л та. Манай Бурятын цагдаа нар мөрдөж илрүүлсэн юм хэрэг байгаа. Бид нартай ойрхон энэ хойно Улаан-Үд хотод гарсан маш аимшигтай цуврал аллах хэрэг байгаамаа. Тэгээд энэ хүн биш чөтгөрийн талаар өнөөдөр ярьж өгч байна. За өнөөдрийн дугаартай хоёулаа Оросын холбооны улсын Бурятын бүгд найрамдах улс гэж явдаг те. Нөгөө Бурят ч нөөрэ Оросын холбооны улсын нэг субъект гэж явдаг учраас улс гэж явдаг. За тэгээд энэ Бурятад гарсан нэг юм аимшигтай цуврал аллах хэргийг ярих болно. Тэгээд нэвтрүүлгийн эхлэхийн өмнө анхааруулга заавал хэлэх нь зүйтэй байх. Энэ өнөөдрийн ярих хэрэг бол нэлээд ийм хүчирхийлэл тэгээ аимшигтай аллах таллага ярих учраас зөвхөн насан турш хүмүүс сонсоорой. Мөн одоо нөгөө зүрхсний өвчтэй тэгээ эмзэг мэдрэмтгийн хүмүүсээ бол бас хоол идчихвэл бас сонсохгүй байсан дээр хаа гэж зөвлөж байна. За 2007 оны 8 сарын 17-ны өглөө байгаль нуурын одоо сэлэн бүрний усан замын удирдлагын ерөнхий инженер Виктор Корольков гэж хүн Улаан-Үд хотын одоо нөгөө нэг дүүрэгт байрлах энэ голын иргэдээгүүр явж байгаад Затон гэдэг газрын орчимд ийм эргүүлийн ажил хийгээд явж исэн юм байна л та. За тэгээд ингээд явж байхдаа голын иргэдээр ямар нэг юм сонин зүйл олсон байгаа нэг юу мэддэхгүй хачирхалтай зүйл. Тэгээд ойртож очиод хараад маш их айж цочирдсан байгаа юм. За энэ юу байсан бэ гэхээр хүний толгой олсон. Тэгээ энэ толгой нь ингээд усанд маш удсан байдалтай тийм дэвтцэн тэ нэлээд удсан байдалтай ийм толгой олцсон. Тэгээ ингээд нөгөө загсан янз бүрийн идээд тэгээ нүүрнийхэн зөөлөн идүүд нь ингээд бүр нэлээд гажигт орцсон гэдэг маш аимшигтай байдалтай юм хүний толгой олсон. Мэдээж ингээд айж сандарсан Виктор цагдаа дуудсан. Ингээд анх толгой олдсноос хойш биеийн бусад хэсгүүдийг тэгээд одоо энэ хүнийг те ямар хүн ийм аимшигтайгаар ингээд алчваа гэдгийг одоо хайх ажилда цагдаа нар мэдээж тэр даруй орсон. Ийм аимшигтай байдалтай толгой олдсон учраас орон нутаг бас тэр даяараа төгшүүрт автчих юм айд сүйцэд орсон байгаа даа. За тэгээд үүнээс яг нэг сарын өмнө өөр дүүрэг одоо ингээд манай Улаанбаатар хоч ингээд дүүргүүд байгаа шүү дээ тийм. Тэрний ингээд өөр дүүрэг болох юм Октябрьский дүүргийн нэг мясо комбинат орчимд бас нэг юм нөгөө удаа голын эрг орчмоос ийм дөрвөн мөч толгой байхгүй бас өөр эмхтэй хүний биеийн хэсэг олдсон байсан юм байна л та. Тэгээд яг хуу цагдаа нар энэ хоёр өөр дүүрэг учраас хэрэгүүдийг одоо өөр хэсгүүд шалгаж исэн гэсэн үг. Тэгэхээр ингээд шууд анх бол энэ ингээд нэг хүний зогцож юм уу хоорондоо холбоотой эргүүд гэж бол мдээгүй. За тэгээд энэ толгой олдсон Затон болон одоо нэг мясо комбинатын хооронд бол нэлээд хэдэн километрийн зайтай юм газрууд байсан. За тэгээд мэдээж энэ хэргийг цагдаагийн өөр хэлтсүүд одоо шалгаж исэн учраас шинжилгээнд тусдаа гэж явуулсан байгаа даа нөгөө олдсон биеийн хэсгүүдийг. За тэгээд толгойг голоос олдсны дараа энэ гавлын ясны байдлаар хүйсийг нь тодорхойлох зорилготойгоор энэ криминалистикийн шинжилгээ хийлгэсэн байна л та. Одоо нөгөө эрэгтэй эмэгтэй хүмүүсийн гавлын яс ингээд ухрахаа бол ингээд духны хэлбэрээр ер нь өөр л дөө. Тэгээд ингээд шинжилгээ хийлгээд эмэгтэй хүний толгой байна гэдгийг нь олж тогтоосон. За тэгээд үүнээс нөгөө 1 сарын өмнө олдсон бас нэг биеийн хэсэг байгаа шүү дээ.
энэ биеийн эсгийг ч гэсэн эмэгтэй хүнийх байна гэдэг нь ингээд тогтоосон юм. Тэгээд за ингээд нэг толгой олдсон, бие олдсон байгаа эмэгтэй хүнийх байгаа учраас энэ хоёр хүн юу биеийн хэсгүүд нэг хүнийх юм биш үү гэсэн таамаг үндсэндээ гарч ирээд хэргийг нэгтгээд шалгахаар болсон юм байна. За тэгээд энэ хоёр хэсгүүд дээр цусны шинжилгээ хийхэд ижил бүлгийн цустай болох нь тогтоогдсон. Гэхдээ ижил бүлгийн цустай юм байна гэдгийг нь тогтоолоо гэдэг энэ бол мэдээж хангалттай биш. Ижил бүлгийн цустай хүн маш олон байгаа шүү дээ, тий. За иймээс одоо нөгөө арьс ясны зүсэлтүүдийн нөгөө нэг хэсгүүдээр нь гэж нөгөө криминалистикийн шинжилгээ хийсэн байгаа. Нөгөө юу гэдэг вүлээд нэг чинь пролилограф гэдэг л үү. Ямар ч ийм шинжилгээ бол хийлгэсэн байгаа. Тэгээд толгой хүзүүний нугаламын орчмынх нь хэсгүүд ингээд үндсэндээ таарчаар ингээд нэг хүний цогцсон юм байна гэдгийг олж тогтоожээ. За ямар ч гэсэн ингээд нэг хүнийхийг нь олоод тогтоочлоо. Тэгээд энд ингээд нөгөө хоёулаа өнөөдрийн хэрэг дээр нэлээд цагдаа нарын өнцгөөс ярих гэдэг энэ хэрэг маргааныг мөрдсөн цагдаа нарын өнцгөөс яг тэгэхээр яаж илрүүлсэн бэ гэдэг нь нэлээд сонирхолтой байхгүй юу? Тийм болохоор яаж мөрдсөн бэ гэдэг талаас нь л ярих гэдэг. За тэгээд ер нь бол ямар ч юм хотго бай те ийм эртэй зүйлийн энэ эрэнд байгаа нэг микроскопын юм согууд нь ясанд юм заавал уул мөр үлдээдэг гэж үздэг. Яс юм уу хатуу битийг ингэж зүслээ гэж бодох те. Ямар ч тийм төмөр металл эртэй зүйлээс нь заавал юм нэг согог байдаг. За тэр нь бол заавал уул мөр үлдээдэг гэж бол үздэг. За энэ нэг уул мөрөөр нь тухайн хүний ясанд ингээд үлдээсэн уул мөрийг нь олж тогтоохоор шалгаж эхэлсэн байгаа юм л да. Ямар юм ам цав хагарал давхраг үүсгэсэн байна уу те. Үүгээр нь одоо ямар төрлийн зэвсэг хэрэгэлсэн бэ? Ямар гэмтлийг яаж учруулсан бэ гэдгийг нь олж тогтоох боломжтой болдгоо гэсэн. За тэгээд өөр одоо юм фрагментууд дээр үүссэн байгаа гэмтлүүдийг ингээд нийлүүлж одоо юу гэдэг нь нийцүүлснээр ингээд дүгэлт гаргадаг гэсэн үг байгаа байхгүй. За тэгээд шинжээч яг энэ хэрэг дээр ажилласан хүн ярилцлага өгсөн байсан. За бидэнд бол ингээд цогцны яс цэвэрлэгдсэн байдалтай ирсэн. За тэгээ гэмтэл үүссэн механизмыг бол олж тогтоох шаардлагатай болсон. Бидэнд нэг хүзүүний нугалам, нэг цээжний нугалам, за урт ясны фрагмент, за хавирганы фрагментууд бол ирсэн. Судалгааны явцад хүзүүний нугалам дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээс болсон. Харин цээжний нугаламыг бол хөрөөдсөн, мөн хавирган дээрх гэмтэл нь хөрөөдөх зүйлийн үйлчлэлээс болж гидсэн байна гэдэг ийм дүгнэлтэнд бол хүрсэн гэсэн байна. За өөрөөр хэлбэл одоо ингээд нэг нягт юм яснуудыг нь хөрөөдж хуваагаад араа өөр нөгөө эмзэг яснуудыг нь болохоор ингээд багжаар цохиж хугалсан байна гэсэн ийм дүгнэлтэнд хүрч байгаа байхгүй. Гэхдээ энэ дээр нэг асуудал гарсан. Үхлийн цагийг тогтооход маш хүндрэлтэй нөхцөл байдлын үүссэн байна. Ер нь бол ихэвчлэн криминалистууд энэ үхлийн цагийг тогтоохдоо одоо биеийн доторх температур те нөгөө нэг хүүрийн толд гэж ярьдаг. За тэгээ зөөлөн эдүүдийн нэг задарлын төвшин зэгийг ингээд шалгана. За тэгээ булчингийн эдүүдийн хөшин байдал ч гэдэг юм уу энэ бүгдийг шалгаад ойролцоогоор тэдэн цагийн өмнө асуурсан ч гэдэг юм барагцсан хугацаа гаргаж ирдэг байхгүй. Гэтэл одоо нөгөө сая энэ улаан үдийн нөгөө голлоос олцсон цогцсон дээр болохоор усанд нэлээд удцсан, бүр дэвтцэн эдүүд нь бүр маш их гэмтэлд орсон байсан учраас хизээ амиа алдсан хүнбэ гэж бол олж тогтооход маш хэцүү байдалтай одоо цогцс тийм байдал байсан гэсэн. За тэгээд нарийнчлын шинжилгээ одоо хийгээд эдээс нь л одоо эдийн ялзралч гэдэг юм уу усанд бас байсан тэр нөхцөл байдлууд ч гэдэг юм энэ бүхнээс ингэж барагцаа хугацаа гаргаж ирсэн. За үүгээр бол ойролцоогоор цогцс олдохоос 2-7 хоногийн орчмын өмнө буюу 2007 оны 7 сарын дундуур энэ эмэгтэй нас барсан болов уу гэдэг юм баримжаа тамгийг гаргаж ирсэн. За ингээд яаж аллага үлдэгдсэн бэ гэдэг асуулт бол гарч ирнэ нь бол дахиад нэг өөр төвхтэй асуудал болж байгаа байхгүй. Мэдээж одоо цогц нь өөр ингээд ялзарч муудаад маш их гэмтсэн байснаас гадна цогц одоо биеийн цогцноос нь дотор эрхтнүүд нь ерөөсөө нэгэнч байхгүйсэн. Ямар ч тийм зүрх
элэг одоо хотоод гуурсан хоолой юу гэдэг энэ төр дотоод эрхтүүдийн бүгднийг ингээд тастаад авцсан байсан. За тэгэхээр ингээд дотоод эрхтнүүд нь байхгүй болчоор бас үхлийн шалтгааныг тогтооход маш төвөгтэй байдал үүсэж байгаа байхгүй юу. Одоо яг хамгийн анх үхэлд хүргэсэн шалтгаан юу байсан бэ те? Хутга байсан юм уу? Зүрхийг нь ингээд утгалсан юм уу? Элэг бөөрн яасан юм уу? Эсвэл одоо яг ямар шархнаас болоод нас орчивч гэдэг юм. Энэ бүхнийг ингээд тогтооход хүндрэлтэй байдал үүсгдэг. За тэгээд нэгэнт ингээд дотоод эрхт нь байхгүй болсон учраас энэ үхлийн шууд шалтгааныг нь тогтооход хэцүү болгосон. За үүн дээр бас дахиад нэг мэдээлэл бол хохирогчийн цогцноос бэлэг эрхтнийг нь тасалж аваад байхгүй авцсан байсан. Таслаад огтлоод авцсан байсан гэсэн. Юу вэ надад? Тэгээ энэ болохоор ингээд бас дахиад нэг юм нэг өөр таамгийг гаргаж ирсэн байгаа юм л да мөрдөн байцаагч нарт. За магадгүй гэмт хэрэгтэн хохирогчийг одоо хүчрхийлчээд тэгээ гэмт хэрэг болон одоо өөрийн биологийн уул мөрөө устгах зорилгоор ч юм уу энэ хохирогчийн бэлгэрхтнийг таслаад авцсан болов гэсэн ийм таамаг гаргахад хүргэсэн байгаа. За тэгээд маш хэцүү асуудал бол бас энэ хохирогч маань хэмбэ гэдгийг тогтоох хэцүү байсан байгаа. Нүүр царайны хувьд ингээд маш эвгүй тогтоод хэцүү болцсон, цогцсон бас ингээд уул нь бол ингээд гадаад шинж тэмдгээр үнийг ингээд тогтоож болно бас гадарлаж болно шүү дээ шивээс ч гэдэг юм уу. Биеийн гаднах онцлог тэр бас тогтооход аюу хэцүү. Үе мөчүүд нь бас ингээд бүгдээрээ салаад байхгүй болчихсон тий. За үүн дээр ингээд криминалистууд дахиад нэг өөр арга хэрэгэлсэн байгаа юм л да. Нэг фоторобот гаргаж авахын тулд энэ хооронд мэдээ цагдаа нар бол нөгөө нэг хайхаа эрен сурвалжлага, эрен хайх ажлаа бол зогсоогоогүй, эргэн тойрмын орчимд нь өөр гэмт хэрэгт уул мөрөө үлдээсэн байж бас магадгүй те. Тэгэхээр энэ улаан өвт хот даяараа л одоо эрен сурвалжлага ажиллагаа. Ялангуяа эдгээр мөрдөн байцаагч нар ямар таамаг дэвшүүлж ажиллаж ирсэн бэ гэхээр за толгоон хэсэг олдсон хэсэг байна. За биеийн хэсэг олдсон нэг хэсэг байгаа даа шүү дээ. Энэ нь болохоор тэр голын урсгалаа бодох юм бол магадгүй биеийг ингээд бүр мөчлөөд хуваачсан байсан байх. За тэгээд толгой нь тэр уутан задраад магадгүй толгой нь урсаад явцсан. Бие нь болохоор хүнд болохоор тэр гэмт хэрэг үлдэгдсэн газар юм уу хайсан газрынх нь ойролцоо үлдсэн байх. За хөл гарууд бол араа өнгөө учраас бас ингээд урсаад явцсан байхаа гэсэн таамаг дэвшүүлээд тэр бие олдсон хэсэг рүү илүү төвлөрч ингэж ер нь хаах ажил хийсэн байл та. Харамсалтай нь тэд нар бүр ерөөсөө бүр хэдэн сарын турш санаад бүр юу ч болоогүй. Ямар ч эдмүрийн байранд олдоог байгаа байхгүй. Энэ нь бол маш их юм хэргийг төвөгтэй болгож исэн байгаа даа. Тэгээд нэлээд удасны дараа цагдаа нар нэг өөр шийдэлд хүрсэн. За гавлын ясны хэлбрээр ингээд юу яа гадаад төрхийг нь юм таамаглаж гаргаж ирэх одоо нөгөө фоторобот босгож ирья гэсэн санал гаргаж ирсэн байгаа байхгүй. Энд ч одоо манай ч ер нь 100 жилийн өмнө юм гаргаж ирсэн шинжлэх ухаан байгаа. Нөгөө Гарисимовын арга гэж нэрлээд идэв. Ямарсан Гарисимов гэдэг нэртэй хүн юм зохиосон арга байхгүй. Гавлын ясны хэлбэр дээрээс үндсэлж ягаад хүний ийм төрхтэй хүн байсан баха гэж гаргаж ирэх. Энэ нь яг тэгэхээр энэ хэргийг мөрдөхөд маш ач холбогдолтой. Яг тэгэхээр хохирогч нь ийм амар байдалтай ам өргөцсөн байгаа учраас маш шонзонгийн сэдэлтэйгээр л үлдгэсэн байж таарах гэдэг юм тийм. Тэрнээс ч зүгээр санаандгүй байдлаар алга үлдсэн хүн байгаа бол ингэж амраар дотор эд эрхтнийг нь авч дээ бил эрхтнийг нь тасдаж ийм байдлаар үлдэхгүй байх байсан гэсэн нэг юм таамагийн үндсэн дээр хохирогчийн хувийн байдлыг тогтоох нь маш ач холбогдолтой. Гэтэл ямар ч одоо юу хохирогч нь хэмбэ гэдэг нь ерөөсөй огт олдохгүй байгаад байсан. За улаан үдийн цагдаа нар бол эхлээд тэр хавийн алга болсон эмэгтэйчүүд дундаас ижил төстэй хүн хайж гисэн байгаа юм. За ингээд олддггүй тэгээ улаан үүд даяараа алга болсон гэсэн мэдээллийн дагуу бүх эмэгтэйчүүдийг хайсан байгаа юм. Ингээд ерөөсө бүр хохирогчийг олж тогтоож чадахгүй байсан. За ингээд гавлын ясны тусламжтайгаар ийм фотороб гаргаж ирээд тэгт нь
Энэ бол 18-аас 25 насны залуу эмэгтэй. Тэгээ дээрээс нь одоо нөгөө нэг европейский тип лица гэж нэрлэдэг тийм нөгөө Европ төрхтэй, өөрөөр хэлбэл Орос урайд биш Орос эмэгтэй байх магадaltaй байна гэсэн ийм тамгыг гаргаж ирсэн. За ингээд энэ фотороп гаргаж ирснийхаа дараа улаан үүд хот дээр энэ зургийг тарааж энэ иймтэй төстэй эмэгтэйг таних мэд хүн байна уу гэд ингэж хайж хэлсэн. Гэхдээ бас олдоогүй. За тэгээд энэ бол ингээд маш хэцүү байдал хүмүүсийн бас айдас үз төрөж байгаа юм л да. Ийм харгас хэрцгий байдлаар хүн алсан хүн одоо хүртэл ингээд чөлөөтэй хин гэдэг нь мэдэгдэхгүй. Бүр ямар ч хэргийн сэжүүр байхгүй ингээд сул чөлөөтэй яваад тах нь мэдээж иргэдэд бол аимшигтай айдас үз донд байсан нь бол тодорхой. За ингээд за хоёул ивент тэтгэгчээ танилцуулаад за уучлаарай. Цаг болсон байна. Тийм байна. За өнөөдрийн дугаарыг маань цахим ирээдүйд хамтдаа G-Mobile компани ивентгэж байна. За дараа төлбөрт үйлчлэхэн дээр дата хурд удаашрах, сонгогдсон багцаас илүү төлбөр гарах зэрэг асуудлууд байдаг. Байдаг ч яг хаяа тийм асуудлууд гараад идэг. За тэгвэл G-Mobile-ийнхан маань хэрэглэгчдэд яриа датагаа хүснээр хязгааргүй ашиглаад сард ердөө 20,000 төгрөг төлөх боломжтой ийм одоо урамшуулыг зарласан байна. Энэ урамшуул нь дараа төлбөрт үйлчлэгээний 40,000 багцыг сонгоод шинэ хэрэглэгч болох, за мөн багцаа ахиулах, урьдчилсан төлбөрт үйлчлэгээнээс дараа төлбөрт үйлчлэгээр шилжих гэх мэтчтэй үйлчлэгээнүүдийг авах юм бол энэ урамшуулд хамрагдах боломжтой байна. За 20,000 төгрөгөөр хязгааргүй яриа дата гэдэг бол үнэхээр хямд гэдгийг бол манай үзэгчд манд мэдж байгаа бах. За энэ дугаарыг My G-Mobile application, за G-Mobile цэгийн маань вебсайт, за мөн CU-гийн бүх салбараас Easy SIM-ээр дугаар аваад одоо энэ урамшуулалт хамрагдах боломжтой байна. За урамшууллын хугацаа нь 26 оны 2 сарын 18-ныг дуустал үргэлжлэх юм байна. Дэлгэрэнгүй мэдээллийг 9810 36 36 болон Facebook-ийн G-Mobile гэдэг пэйжнээс авах боломжтой байна. За баярлалаа. За баярлалаа. За ингээд цагдаа нар бол хохирогчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор эхлээд улаан үүд орчимд хайж байгаа. Сүүлдээ бол бурайд ус дээр эрен хайсан. За тэгээд одоо хин явсан олдохгүй байна, алга болсон тий орон гэргүй хүмүүс гэдэргээ бүр хэдэн зуун хүнийг хайгаад за тэгээд энэ үл мэдэгдэх хохирогч охины ДНХ-гийн шинжилгээ зэргийг хийгээд ч ерөөсөө олж тогтоож бол чадахгүй байсан байгаа. За тэгээд түрүүнд хэлсэн те арга ясны тусламжтайгаар одоо нэг герасимовын аргаар олж тогтооход 18-аас 25 насны за 160 см орчим өндөртэй юм махлаг хар хүр үстэй юм Европ төрхтэй охин байна гэж ингэж гаргаж ирсэн байгаа. За тэгээд цагдаа нар бол энэ дээр нэг ийм таамаг дэвшүүлж ирсэн байгаа. Энэ үнэхээр одоо ийм аллах хийхдээ огтхонч ингэж баг алдаа гарахгүй те шахуу үлдсэн байгаа хүн учраас энэ магадгүй цуврал алуурчин байхаа гэсэн юм таамаг дэвшүүлжсэн. Тэгээд магадгүй удахгүй өөр ийм ижил төстэй хэрэг баг гарах бах. Хэрвээ энэ гэмт хэрэгтэн улаан үүд юм бурайд орчинд байгаа бол дахиж ийм төрлийн гэмт хэрэг гарах байхаа гэсэн юм хүлээлттэй болсон байгаа юм л да. Мэдээж ерэн сурвалжлах хохирогчийг олж тогтоох гэдэг энэ ажил үргэлжилж явах хооронд за ингээд дэжитэл энэ хэрэг чинь ингээд 2007 онд гарчлаа шүү дээ тий. 2012 онд хүрсэн 4 жил өнгөрчлөө тий. Одоо 5 жил. За тэгээд 12 оны 9 сарын 20-ны өглөө Улаан үүд хотын ойролцоо байдаг нэг Нижняя Волга гэдэг нэг юм тосгон байдаг юм байна л та. За Нижняя Волга хотын цагдаагийн хэсэгт өглөө дуудлага ирээд нэгэн юм хувийн байшин дотор байшингийн дотроос юм 53 настай эмэгтэйг нас орсон байдалтай оллоо гэдэг юм дуудлагыг одоо өгсөн байна. За тэгээд дуудлага өгсөн хүн маш айд сандарсан байдалтайгаар энэ хохирогч бол ингээд гидсийг нь хүлчихсэн хамаг дотор эргэтнийг ингээд цуулчихсан тий хэсэгчлээд мөчилсөн байдалтай цогцсоллоо гэсэн ийм мэдээлэл өгсөн байна. За дуудлагын дагуу цагдаа нар очиод шалгахад за тухайн байшингийн эзэн нь энэ нэг Галина Санапова гэдэг эмэгтэй байсан байна. За байшингийнхаа барилга засварын ажлыг
хэрхэн явагдсан байшиндаа завсар хийжсэн юм байна л да. Тэгээд хэрхэн явагдаж байна гэж шалгах зорилготоор байшиндаа орж ирээд ингээ хаалгаа гаднах одоо буриадууд юу чинь ингээд нөгөө нэг хашаатай байшинтай амьдэрдэг штэ хувийн тий. Тэгээд энэ гаднах хашааныхаа хаалгыг онгойлгож харангуутаа л ямар нэгэн аимшигтай босон байна гэдгийг олж харсан байна. Яа тэгэхээр ингээд үүднээс нь ахуулаад бүр ингээд асар их цус ингээд урсаад тусласаар ингээд байшин руу орсон байгаа байдалтай харагдсан юм байна л. За тэгээд маш их айж төгссөн байдлаар гэрийнхаа хаалгыг онгойлгоод шалан дээр нь яг өөрийнх нь байшингийнхан хөрш Маргарита Царипова гэдэг эмэгтэйг цогц энэ целлофан юм уутанд ингээ ороодсон байдалтай хэвтэж байгааг боочсон тийм байдалтай хэвтэж байгааг олж харсан юм байна л. Тэг мэдээж одоо айж сандраад хашгирсан тэг ойр хавийнхны хүмүүс нь ирсэн ингээд бид нар нэлээд цагдаа дуудсан байгаа даа. За хохирогч нь Маргарита Царипова Юрьевна гэж эмэгтэй бол 53 настай юм бурайд үндэстэй. За улаан үд хотын бол оршин суугч юм гэрлээгүй ганц бие хүүхэдгүй юм эмэгтэй байсан байна. За тэгээ энэ Маргаритагийн биеэс юм маш олон тооны гэмтэл, хугарал, хөхрөлт, няцралт олцсон байна. Өөрөөр хэлбэл бүр ингээд гүтлэн зодсон, өвхөн үгтлэн зодсон юм байдалтай олж олсон байгаа цогцыг нь. За тэгээд нөгөө нэг цуссан гэдэг урсгасаар яваад ингээ хажуугийн байшиндаа орсон байна гэдэг байгаа шүү дээ. Тэгээ хажуугийнх нь хөрш эмгтэй шүү дээ. Хохирогч болол тэгээд тэр цусны мөрөөр олж тогтооход бол энэ эмгтэйг эхлээд өөрийнх нь гэрт зодож ихсэн байгаа болгоно тогтоогддог. Яг тэгэхээр өөрийнх нь гэр нь бүр тэр чигтээ битүү цус болцсон байсан. Ингээд өөрөө хан шал тааз юу гэдэг юм битүү цус болцсон. За тэгээд ингээ өөрийнх нь гэрт нь зодож эхлээд за тэгээ өөрийнх нь хөлөөр ингэж явуулж агаад тэр хөршийнх нь байшингийн үүдэнд авчирсан ирүүлсэн болох нь ингэ тогтогдож байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл одоо хохирогч тийм маш хүнд байдалтайгаар ингээд чадан ядан алхаж явсаар тэр хөршийн байшингийн үүдэнд ирсэн байгаа харагдаж байгаа. За тэгээд яг хөршийнхаа байшингийн үүдэнд ирээд унсан байх. Тэгээ унангууд нь тэндээс нь ингээд чирээд байшин дотор оруулсан. За ийм байдалтай юм байна гэдгийг нь цагдаа нар цусны уул мөрөөр олж тогтоосон. За энэ шүүхийн шинжилгээгээр энэ эмэгтэйн шууд үхлийн шалтгаан юу гэж гарсан бэ гэхээр энэ гэмтлийн шок байна. За тэгээ хавирганы хугарал, за цээжний битүү гэмтэл, за уушгиндаа бол маш хүнд гэмтэл авсан, цээжний хүндийд асар их цус алдалт үүссэн гэсэн ийм шалтгаанаар нас орсон болох нь тогтоогдсон. За тэгээд үгснийхэн дараагаар нь цогцсон дээр одоо мөр өвдөгнийх нь үеэр ингэж хуваах гэж оролцсон байгаа уул мөр байдаг. За тэгээд мөн одоо нөгөө нэг жижиг таазны эрхтүүд, дотоод эрхтүүд нь байхгүй. За тэгээд хурц эрттэй зүйлээр элэг зүрхийг нь тасдаж аваад ингээ гаргаад авцсан байгаа болох нь олж тогтоогддог. Цагдаа нар энэ аллагыг одоо шалгаж явах үедээ 2007 онд гарсан нөгөө голоос олддог охины цогц байгаа шүү дээ. Энэ харгас хэрэгтэй ижил төстэй зүйлүүд олон байна гэдгийг анзаарч харсан байна. Ижил төстэй багжаар ингээд хохирогчийн дотоод эрхтнүүдийг ингээд гаргаж авсан байдал нь төстэй байна гэж тийм. За тэгээ ингээд талигаач одоо Маргарита Цариповагийн байшинд нэгжлэг хийж үзэхээр болсон ямар нэгэн гэмтэргийн уул мөр гэмтэрэгтний уул мөрийг хайж байгаа шүү дээ. Ингээ удмаар ширээн дээрээс хоёр аяга тамхины үнс дүүрсэн юм үнсний сав олсон. За Маргарита гэдэг энэ эмэгтэй бол өөрөө тамхи татдаггүй байсан учраас энэ тамхины иш болон энэ тамхи татсан байдлын аяга зэрэг нь магадгүй гэмтэрэгтэн алуурчтай холбоотой ах боломжтой байна гэсэн энэ таамгийг бол нэвшүүлсэн. За энэ удаад бол цагдаа нарт энэ алуурчныг халуун мөрөөр барьж авах юм боломж олдсон учраас цагдаа нар цаг алдалгүй тосгоны оршин суугчдыг нэг нэгээр нь боломжтой бүх хүмүүстэй ингэж уулзаж одоо хэрэгт хамааралтай байж болох бүх мэдээллийг цуглуулж эхэлсэн байна. За ингээд бол тухайн Маргарита гэдэг эмэгтэйгийн цогцос олдсон байшин биш үү тийм. Яг өөрийнх нь амьдардаг байшингийн хажуугийн тэр байшинд нэг юм киргиз
үндэстэн эрэгтэй барилгын ажил хийж исэн гэдэг мэдээллийг олж авсан байгаа. За тэгээд нутгийнхан тэр барилгын ажил хийж исэн хүнийг Марат гэж нэрлэгээ гэж хэлсэн. За тэгээд энэ Марат бол маш тийм сайн шаврын ажил хийдэг, барилгын ажил маш сайн хийдэг, юм үг доод цөөтэй, найдвартай, юм сайн барилгачаан гэж хүмүүс ам сайтай байсан. За тэгээд энэ Нижняя Волга тосгонд сүүлийн жилүүдэд энэ барилгын ажил, барилга засварын ажил гэдэг юм уу, ер нь эрчимтэй явагдажсэн болохоос тосгоны биш өөр гадны хүмүүс ирээд барилгын ажил хийх нь нэг тийм гайхаад ахаар зүйл бол байгаагүй юм байна л. За тэгээд энэ хамгийн гол нь Марат гэдэг энэ засвар хийж исэн хүн Маргаритаг нас барсны дараагаас ерөөсөө огт байхгүй болсон. Хүмүүс ерөөсөө олж хараагүй болохыг нь олж мэддэг. За тэгээд энэ Галина Санапова гэдэг эмэгтэй тухайн барилгын ажлыг хийлгэжсэн хүн энэ хүнээс бол мэдүүлэг авсан. За ингээд бол Марат сүүлийн 7 хоногийн турш тухайн байшинд нь засвар хийнгээ амьдарч исэн гэдгийг нь бол хэлдэг. За тэгэд Марат бол Маргаритатай нэлээд юм ойр гарч ордог, хоол унд идэж явдаг тийм. Маргарита бол өөрөө хувь хүн ийм нэлээд тийм зочломтгой ийм эмэгтэй байсан юм байна л та. За тэгэд Марат ч гэсэндээ ер нь ойрхон хажуугийнх нь байшинд амьдарч байсан учраас ер нь өдөртөө орж гарч байгаа ингэж харагддаг нэлээд ойрхон байсан юм байна. За тэгээд хамгийн хачирхалтай нь энэ Маратыг Маргаритагийн нас барснаас хойш олж хараагүй гэдгийг нь сэжиг төрүүлээд цагдаа нар энэ хүнийг хаах хэрэгтэй гэсэн үднээс фоторобот хийгээд эрен сурвалжлах ажлыг эхлүүлсэн байна. За тэгээ Аз улсад мэдээж нутгийн иргэд Маратыг бүгдээрээ нүдэнд харагдтал бол дүрсэлж чадчихсан. Ийм харангийн хувцас өмсдөг 40 иргэм насны дундаж биетэй тий ер нь бол туран хавтар за метр 60-аас метр 70-ын орчим өндөртэй даруухан юм өгдөө цөөнтэй тий ийм киргиз үндэстэй ийм ичимхий бүрэг маягийн хөөн гэж ингэж дүрсэлж өгсөн байна. За тэгээд энэ хэрэг дээр ажиллаж байсан нэг цагдаа энэ хүмүүсийн дүрсэлж хийсэн энэ хүн өөрийнх нь бас нэг холбоотойгоор шалгаж байсан бас нэг хэргийнхэн сэжигтэнтэй ихээхэн төстэй хүн байгааг нь анзаарсан байгаа. Хаа нэгэн газар яг ийм дүрслэлтэй яг ийм хүн бид нар шалгасан да гэсэн ийм бодол төрөөд буцаагаад өөрөө ажиллаж байсан хэрэгүүдээ шалгаж үзсэн байгаа. За ингээд Маргаритагийн үхлээс 2 сарын өмнө Улаан Өд хотод гарсан бас нэг хүн өөр хүн амны хэрэгээр нэг эрийг бас байцаа шалгаж исэн. За энэ хүний тэр гадаад төрөх байдал нь яг энэ сая энэ Нижняя Волга тосгоны хүмүүсийн дүрслээд байгаа дүрслэлтэй бүр тохирч исэн. Гэхдээ хамгийн гол нь тэр өөр хэрэг дээр шалгагдчихсан иргэдийн нэрийг Марат гэдэггүй байсан. Кермен гэж тухайд өөргөө нэрлсэн байна. Кермен Оромбаев гэж өөргөө нэрлсэн байна. За тэгээд тэр энэ Кермен гэж хүний шалгагдчихсан хэрэг нь ямар хэрэг байсан бэ гэхээр 2012 оны 7 сард Улаан Өд хотын нэг хотын төвд байдаг ийм зочид буудалд үйлчлэгч нь ингээд ээлжээ хүлээж аваад хүмүүс гарсны дараа буудлын өрөө цэвэрлдэг шүү дээ. Ингээд цэвэрлэхээр ороод байж захта орон доороос нэг эмэгтэй хүний цогц олсон байна. Матрасыг ингээд өргөх үед орончлон даавуу солих гээд матрасыг өргөсөн чинь доор нь ингээд нэг эмэгтэй хүний цогц ер нь нас орсон байдалтай бас нэлийн хит хонцсон юм уу гэмээр. За тэгээ өрөөнөөс бол нэлийн хурц өнөр үнэртжсэн ч гэсэндээ тухайн үйлчлэгч эмэгтэйг ороход юм өрөө ширээн дээр нэг юм шарсан дахиа махаа янз бүр хоол нь үлдэгдэл байсан юм байна л да. За тэгэхээр энэ хоол нь муудсан байлгүй гэж удаад нэг тоогоогүй ингээ байж тэр орон доороос цогцос олсон юм байна. Ингээд цагдаа дуудаад шалгаад тухайн цогцсыг орон доороос гаргаж ирэхэд бол нэг юм өндөр настай гэх юм уу те жон нэлээд нас ахмаг юм нүцгэн эмэгтэй цогцос олддог. За энэ эмэгтэйг бол хүзүүгийн гутлын үдээсээр ингээд маш чанга боосон байдалтайгаар амь насыг нь хөнөөсөн байдаг. За өрөөг нэгжиж шалгахад бол өрөөгөөр дүүрэн хурууны хээ
тэ алганы хээ за тэгэл өрөөний төлбөрийн баримтууд хүртэл гээд ер нь маш их хүмүүсийн мэдээлэл баримтууд олддог. За энэ баримтууд дээр тэр Кэрмэн Оронбаев гээд хүний нэр бас байж л байсан. Тэгээд цагдаа нар бол цаг алдалгүй яг хамгийн сүүлд хөсөлсөн хүний нэр гээд энэ Кэрмэн Оронбаев гэж хүнийг ирж хайж эхэлсэн байл та. За ингээд бол тухайн өдөртөө л тухайн энэ Кэрмэн Оронбаев гээд хүнийг олсон. Оронбаев нь юм бүр амар тайван нэлээд халамцуу байдалтай гудамжинд ингээд сандал дээр суугаад байж исэн байгаа. За тэгээд цагдаа нар очиод баривчилж авахд ямар ч эсэргүүцэл үзүүлээгүй. Оронбаев тэгээ баригдсанаас хойш ямар мэдүүлэг өгсөн бэ гэхээр зочид буудалд энэ алагдсан хохирогч эмэгтэй болгын Ларисатай 3 өдрийн өмнө зах дээр явж байгаад танилцсан. За тэгээд ингээд танилцсаасаа шойр зүрийн юм ярилцаад тэгээд хамт архиугаад ингээд цагийн хөвчлөлтөд өнгөрөөгөөд за ингэж яжгаад зочид буудалтаа Оронбаев өөрийнхөө буусан байсан буудалтаа дагуулж ирсэн байна. За ингээд буудалтаа ирчээд хоёлаа үргэлжлүүлээд дахиад архи уцаа болсон байна. За тэгээд ингээд өглөө нь нөгөө Лариса гэдэг эмэгтэйг унтчихт нь гараад явсан. Ингээ гарахтаа унтаг гэж бодоод үйлчлэгчид битгий сэрэгээрээ гэж хэлээд буудлынх нь тооцоог сунгаж хийгээд ингээ гараа явсан. Би дахиж уулзаагүй гэсэн ийм мэдүүлгийг өгдгөө. За талигаа чинь Лариса 65 настай Улаанбaatar хотын оршин суугчийн тэтгэврт гарсан тогтсон ажилгүй ганцаараа амьдардаг юм гэрлээгүй нэг юм хүүхэдтэй нас тогтсон эмэгтэй байсан. За хамгийн анх түүний алга болсон талаарх мэдээллийг нь хөршүүд нь цагдаа нарт мэдгдсэн байдаг. За цагдаа нарын зочид буудлын энэ үүдний хэсгийн хяналтын камерын бичлэг за энэ буудалд буусан хүмүүсийн бүртгэл зэргээс нь шалгаж үзээд Оронбаевын мэдүүлэгтээ бол таарж байна гэж үзсэн байгаа юм. Камерын бичлэгээс харахад бол Оронбаев тэр Лариса гэдэг эмэгтэйтэй гаднаас орж ирэхдээ ингээ гараа хөтлөлдсөн байдалтай юм орж ирээд за тэгээд буцаж архинд яваад тэгээд ингээд өрөөнд байжгаад маргааш өглөө нь өрөөнөөс гарч яваад маш тайван байдалтай гарч байгаа нь за тэгээд буудлын администратортай уулзаад өдөн үг соёлоод үүдэн дээр ресепшн дээр очиж тооцоо гээд өрөөний төлбөрөөс хунгаж байгаа зэрэг бүх үйл явдлууд нь бол бичигдэж үлдсэн байсан. Тэгээ Оронбаев гэж хүн маш тайван байдалтай байгаа ч гэсэн бас харагддаг. За тэгээд цагдаа нарт энэ дээр бас эргэлзээ төрсэн байгаа юм л да. Аллах хийсэн хүн одоо ийм тайван байдалтай ингээд баг алхаад тэрүүгээр яваад хүн амьтантай таарангууд нүг мөг солиод ингээд байж чадах уу гэдэг бас эргэлзээ төрсэн. За тэгээд түүнээс гадна цогцсыг олоход аль хэдийн амин насаа алдаад 2 хонцсон байсан. Тэгэхээр одоо энэ хооронд бол буюу Оронбаевын буудлаас гарснаас хойш өөр хичнээн чун камерт бичигдсэн бичигдээгүй байдлаар орж гарсан юм билээ те. Шууд ингээд олж тогтоох Оронбаевыг буруутай гэж үзэхэд тийм шууд нотлох баримт бол олдохгүй байсан. Яалтчгүй өрөөнд бол орсноо нь үнэн, гарсноо нь үнэн ийм байсан учраас за ингээд цагдаа нар Оронбаевыг оргон залихгүй гэсэн ийм баталгаа аваад гарын үсэг зуруулаад суллаад явуулсан байдаг. Ингээд энэ хэрэгээс удалгүй тэ 2 сарын дараа энэ Нижний Волга гэдэг энэ тосгонд алга болсон байдаг. Тэгээд цагдаа нар бол мэдээж энэ хэрэгүүдийг хоорондоо холбоотой гэж бол бодоогүй. Зүгээр энэ дүрслэгдээд байгаа хүн нь төсөөтэй учраас ингээд ямар ч тань болоо гэж нэг юм сэжиг төрсэн байгаа байхгүй. За тэгтээ одоо нөгөө нэг Следственный комитет гэдэг мөрдөн шалгах товчооныхан энэ хоорондоо төсөөтэй сэжигтэн яригадаад байгаа учраас энэ хүний талаар ер нь дахиж сайн шалгая гэж бол шийдсэн байдаг. За ингээд мэдээлэл судалдаг. За тухайн Оронбаев гээд Кэрмэн Оронбаев гэж буудлын нэр дээр байсан. За энэ хүний бүтэн нэр бол Кегашбек Шамшиевич Оронбаев гэдэг нэртэй хүн байсан. 1962 онд Киргиз төрсөн. За гэр бүл нь бол асар ядууралд нэрвэгдсэн. Ээж нь эмээ нь ер нь гэрийнх нь бүр тэр чигтэй юм архинд нэвширтлээ донтчихсон. За төрсөн эцэг нь бол төрснөөс нь хаяа авчихсан. Хойд эцэг нь гэж хүн байсан. За энэ хойд эцэг нь бол ээжтэй нэмээтэй бүгдээрээ нийлж архиудаг.
За тийм маш их зоддог. Хүүг бол бүр жоохон байхаас нь л ухаан орсон цагаас нь л асар их юм биеийн болон сэтгэл зүйн хүчирхийлэлд байлгасан байдаг. За тэгээд би Википедиагаас бас хайж үзлээ л дээ. Ер нь бол бага насндаа тэр энэ хүн бол байнгын өлсгөлөн, зодуур, ийм үл тоомсорлолт асар хүнд байдалтайгаар бол өдөр тутам амьдарч ирсэн байсан юм байна. Тэгээд энэ одоо бага насных нь байдал нь сэтгэл зүйд нь асар гүн шарах үлдээснээс болоод магадгүй можимны аимшигтай харгас хэрцгий алуурчин болоход нь түлхэц бас юм болоо гэж бодцсон. За тэгээд энэ Кегешбек Оронбай бол дунд сургуулаа буюу 10 жилээ төгсөөд Минскийн их сургуульд инженер педагог буюу одоо инженер багшаар одоо суралцахаар орсон боловч 2 жил сураад хайсан юм байна. За тэгээд дараа нь үеэл ахтайгаа хамт энэ Алтайский край руу нүгээд Барнаул хотод суурьсан юм байна. Тэр үед чинь нөгөө СНГ-гийн орнууд чинь хоорондоо визгүй ингэж чөлөөтэй явдаг байсан шүү дээ. Нөгөө станы орнууд. Тэгэхээр Кыргызстаны иргэд Орос руу ч гэсэн чөлөөтэй явдаг байсан юм уу. За тэгээд энд одоо Барнаулд амьдарч байхдаа математикийн хичээл ингээд оюутнуудад заах маягаар юм мөнгө олдог байсан. Гэхдээ энэ залуу наснд нэг юм хэцүү асуудал байгаад байсан. Эмэгтэйчүүд дээрээс огт учраа олж чаддгүй юм залуу ээжээ. Одоо охтуудтай танилцах үерхэх гэхээрээ л ер нь юм бүтлгүүдчдэг. Одоо охт эмэгтэйчүүд ер нь бол их юм тоодгүй, өөрөө ч их юм өгдөө цөөтэй тийм. За тэгээд магадгүй бага наснаасаа юм охтуудтай харилцаа нь асуудалтай байнгын юм татгалзал авдаг байсан нь магадгүй энэ уур хилэн гэдэг юм энэ бэлгийн энэ хүсэл тачаалт гэдэг юм энэ нэг гаж зуршилтай болсон нөлөөсөн болов гэж бас сэтгэл зүйчнэр дүгнсэн байт юм байна. За тэгээд дэрнээс гадна Орос улбаны улсын нөгөө нэг Верховный суд буюу дээд шүүхээс гаргасан шийдвэр дээр нь ч гэсэн бас энэ талаар дурдсан байдаг. Сэтгэл зүйн хувьд бол энэ хүн яг тэр энэ сэтгэл зүйн талаас нь маш ихээр тайлбарлаж бол яригддаг. Яг тэр энэ хүн яг эрүүл хүн мөн үү? Ийм аимшигтай хэрэг хийдэг. Тэгэхээр эрүүл мөн үү биш үү гэдг нь хэрэг хүлээх чадвартай эсэх. Тэ хэрэг гинт хэрэг хийж байгаагийнхаа энэ үр дагаврыг ойлгож байгаа эсэх. Яал хүлээлгэх үү, хүлээлгэхгүй юу гэд олон талын чухал ач холбогдолтой учраас энэ хүний сэтгэл зүйн талаар маш нарийн шинжилгээ хийж дүгнсэн байдаг. Ямар ч тач нөгөө шүүхийн шийдвэр дээр вменяемый буюу одоо хэрэг хүлээх чадвартай гэдгийг нь олж тогтоосон байдаг. За тэгээ бага насндаа амссан энэ хүчрхийл байнгын айдас дунд өссөн одоо ийм эмпати байхгүй садист нэгэн болгосон гэж одоо аль биесны дүгнэлтэн байна. Тэгэд энэ Хермен гэж хүн одоо хэвийн амьдрал уулын бүтээх гэж бол оролцсон юм билээ. Их нэртэй болж исэн. За тэгээ дээрэс нь нэг Марат гэд хүүтэй болж исэн. Энэ хүн чинь нөгөө өөрөө тэр Нижняя Волгад байхдаа өөрийгөө Марат гэж нэрлэдэг байсан шүү дээ, тэ. Энэ чинь өөрийнхөө хүүгийн нэрээр өөрийгөө ингэ нэрлээд худлаа нэр ашиглаад яваад байсан юм билээ. За тэгээд энэ 99 онд нэг юм гэмтэрэг үйлдэж шоронд орсноос нь хойш гэр бүлийнх нь одоо түүнээс татгалзаад холбоос үлдээгүй алга болсон юм холбоо тассан байт юм байна. За тэгээд Оронбаевын яг анхны батлагдсан гэмт хэрэг нь бол 1989 оноос эхэлдэг. 23 настайгаас эхлээд маш аимшигтай гэмт хэрэгүүдийг үйлдэж эхэлсэн болох нь бүр хожим нь одоо орж тогтоогдсон 20 хэдэн онд 23 оноос эхлээд өөрийнхөө үйлдчихсэн хэрэгүүдээ ингээ бүрэн хүлээж эхэлдэг. За тэгээд энэ ямар хэрэг ивент засагчаа танилцуулаад тэгээд үргэлжлэе. За тийм. За тэгэх. За өнөөдрийн дугаарыг маань Future of Lifestyle Tokyo application event итгэж байна. За Tokyo-гийн одоо маш олон цэснүүдээс өнөөдөр хоёрын танилцуулъя. За Tokyo машин гэдэг цэс байна.
Машинтаа хэрэглэгчид зогсоолын төлбөр, татвар, торгуул, даатгал, цахилгаан машин цэнэглэх бүх үйлчилгээг нэг дороос энэ цэснээс авах боломжтой. За мөн Токиодо жолоочд маань он дуустал Токиогоор зогсоолын төлбөрөө төлөх бүртээ 10% хөнгөлөлт, дата ирэх, Top Motors үйлчилгээний хөнгөлөлт, Powerbank түрээслэх хэрхүүдээс сонгож авах боломжтой. За мөн Petrovis, Sod Монгол, M-Oil, Eco Oil зэрэг шатхан түгээх станцуудаар үйлчлүүлэхдээ Токи кредит ашиглаад төлбөрөө зээлээр төлөх боломжтой байгаа. За Токи кредит гэдэг одоо энэ зээлийн үйлчилгээ. Энэ болохоор бүх супермаркетууд болон шатхан түгээх станц зэрэг Токи Pay нэвтэрсэн 2000 гаруй байгууллагуудад ашиглах боломжтой дижитал зээл байгаа. За энэ зээлээр харин бэлэн мөнгө болон гаргаж авах боломжгүй. За шалтгаан нь мэдээж хэрэглэгчдийн шаардлагагүй зүйлд мөнгө өрөхөөс сэргийлсэн. За хэрэглээндээ ашиглах боломжийг бүрдүүлсэн 100% дижитал зээл байгаа. За Токиг бол мэдээж Apple Store, Play Store гэдэг бүх одоо дэлгүүрүүдээс татж аваад ашиглах боломжтой байгаа шүү. За баярлалаа. За ингээд энэ хүний үйлцэн аимшигтай хэрэгүүдээс нь ингээд дуртах юм бол 1989 онд энэ харанхуй гудамжинд энэ нэг оюутлчин 23 настай бүсгүйг чирч аваачаад зэрлэгээр зодоод за бэлгийн хүчрхийлүүлээд ингээд толгойг нь чулуугаар цохиж ингээд алах гэж байхад нь хажуугаар нь өнгөрч явсан хүмүүс ад зулаад тусалж ийм бүсгүй амьд гарч исэн юм байна. Тухайн хэрэг нь бол тухайн үедээ шийдэгдээгүй боловч өөрөө хожим нь хэрэгээ хүлээсэн байдаг. За 1990 оны 9 сарын 7-нд Барнаул хотод 17 настай оюутан бүсгүйг толгойд нь чулуугаар цохиж эзгүй газар чирч аваачаад хүчрхийлээд бол ань насын хохироосон байдаг. Ингэхдээ бүсгүйн толгой ингэж олон удаа ингэж бяц цохоод тэг гавлын ясна ингээд хагараад тархин гоож одоо ингээд тархич ингээд гоож штэ тийм юм хэсэг болоод ингээд гарч ирэхэд нь тэгээд гоожоод байж хат нь ингээд бэлгийн хүчрхийл үлдсэн байгаа байхгүй бүр амар гаж бантай. Тэгээд ингээд энэ нэг өөрийнх нь мэдүүлгээр бол энэ төр бүсгүйн айц давцсан байдал тэгээд яг энэ амьсгал хураахын яг тэр өмнөх мөчн ингээд бүр амар таашаал өгж исэн энэ гэж амар юм бас ярьсан байдаг. За тэгээд энэ хэрэг бас ингээд 30 гаруй жил шийдэгдээгүй байжгаад 2023 онд Орон Баян өөрөө бас хүлээсэн байдаг. 1991 онд Новоалтайск хотод 76 настай эмэгтэйгийн байранд хажуу өрөөгийн түрээслээд амьдардаг байсан юм байна л та. За ингэж явахдаа архиуч согтоод энэ настай эмэгтэйтэй одоо бэлгийн харилцаанд орохыг хүссэн байгаа. Тэгээ мэдээж эмэгтэй бол татгалцахт нь шууд толгоор нь сүхээр цохиж алаад тэгээд ингээд цогцтой нь одоо бэлгийн харилцаанд ороод тэгээд гэрийг нь гал тавьж шатаагаад цогцыг нь бас ингээд шатаасан байт юм байна. 1992 оны 8 сард Барнаул хотын Кулагина гудамжны станцын ойролцоо 35 настай эмэгтэйг харанхуй эзгүй газар бас чирч аваачаад гараараа хоолойг нь боож амьсгал хураах үед нь бас ингээд хүчиндэж амь насыг нь өнөөсөн байт юм байна. Тэгээ энэ алгууд нь үндсэндээ бүгд юм харанхуй газар. Тэгээ ялангуяа энэ Орон Баян гэж хүн согтсон архиусан байх үедээ үлддэг байгаа болох нь харагддаг. За 1994 онд энэ Орон Баян 3.5 жил шоронд хулгайн хэрэгээр хоригдож байгаад 1997 онд бас энэ Нижняя Волга тосгонд өөр энэ нэг эмэгтэйг алсан хэрэгээр бас шоронд орсон байдаг. 1999 онд шүүхээс 12 жилийн хорих ял авсан байт юм байна. За тэгээд 2006 оны 12 сард хугацаанаас өмнө суллагдаад гарч ирсэн. За яг энэ үеэс ахвал дөнгөж шоронгоос сулгадж гарч ирэнгүүтэл Нижняя Волга гэдэг буруу яриад байсан юм шиг байна. Нижняя Волга юм шиг байна. Түрүүний гэмтэр болсон газар. За тэгээд энэ хугацаанаас нь өмнө сулсан явдал маш том алдаа байсан гэж хуульчнаар дүгнсэн байдаг. Яг тэгэхээр чинь хугацаанаас нь өмнө суллаж байгаа шалтгаан болоод мэдээж шоронд байхдаа одоо бие зүү авч авсан сайн хүмүүжсэн ч гэдэг юм уу ийм нөхцөл байдлуудыг харгалзаж сулж байгаа шүү дээ. Гэтэл ер нь хүн ерөөсөө тэгж засарч сайжирч тийм бие зүү авч явсан
хүний тэр одоо юу гэдэг сэтгэл зүй ч гэдэг юм уу харамссан гимшсэн байдал төрс огт нөлөөлдөггүй байгаа байхгүй. Энэ хүн чинь шоронгоос ингээд хэдийгээр тийм хүн амны хэрэгээр 12 жилийн ял авчаад хугацааны уусан өмнө суллагдаад гарч ирсэн ч гэсэндээ дөнгөж гармагцаал юусэн ингээд хүн алаад ихэсэн байгаа байхгүй. Тэгээ цагдаа нар шалгаж үзэхэд энэ колоноос гарсны одоо ингээд дараах хөдөлгөөний шалгаж үзэхэд шоронгоос суллагдаад одоо читээс чит чинь ядж л шорон ихтэй. Тэгээ читээс улаан өдрөө төмөр замаар тасалбар худалдаж аваад тэгээд яг энэ 2007 оны дуландуур ирсэн байгаа байхгүй. Тэгээд дөнгөж ирмэгцээ тэр хохирогч эмэгтэйтэй танилцаад тэг голын ирэг дээр нөө эмэгтэйг амь насыг хохироогоод мөчлөөд гол руу хайсан байгаа байхгүй. Тэгэхээр ерөөсөө энэ хүн бол бүр юу харамсаж гинт хэрэг нийгэмшигтэй. Тий. За ингээд буцаад хэрэг рүүгээ ороход энэ нөгөө нэг Оронбаевын хувийн хэргийн энэ зураг тий зочид буудлын видео камерын скриншот зэргийг гаргаж аваад цагдаа нар дахиад энэ Нижний Иволга руу очдог. За тэгээд нутгийн иргэдэд зургийг үзүүлээд энэ та нарын яриад байсан Марат гэж хүн мөн үү гэд асуусан чинь мөн яг энэ хүн мөн байна гэдгийг хэлсэн байт юм байна. За ингээд цагдаа нар бол шууд энэ Оронбаевыг эрен сурвалжлах яаралтай тусгай ажиллагааг бол эхлүүлсэн. Оронбаевын зургийг хаа сайгүй тараагаад энэ маршрутын жолооч нартай тий ийшээ тийшээ явсан бүхэл хүмүүстэй мэдээлэл цуглуулж ихэлсэн байгаа. Гэтэл ингээд хаанаас хайхаа ингээд мэдхгүй юм замраагүй эрен сурвалжлах ажиллагаа явж идэл цагдаагийн газар нэг дуудлага ирдэг. Энэ нэг Нижний Иволга тосгоны өмнөд хэсэгт орших энэ нэг юм Шаманский одоо манайхаар бол нөгөө нэг богдуулын тэнд байдаг нэг шиг нэг бөөгийн нэг юм нэг шүтлэгтэй нэг уул байдаг штеп. Баахан хадаг мадаг орооц яг тийм нэг юм юу байдаг байхгүй юм буугын хөшөөтэй нэг тийм уул байдаг. Тэгээ тэнд бол бөөнөр очиж тийм тахилга янз бүрийн үйлддэг ёс заншил үйлддэг. За тэгээд доот талд нь бас нэг юм овоо байдаг хэсэг байдаг. За тэгээд энэ Оронбаев яг тэнд ойролцоох газар ингээ явж гинэ гэдэг мэдээллийг хүн утсаар мэдгдсэн ба. Яг одоо тэнд явж гинэ гэдэг. Тэнгүүд нь одоо нөгөө нэг оперативник гэдэг штэ нөгөө юуны тусгай цагдаа нар очоод зэвсгэлж очоод яг Оронбаевыг зам дээр явж байхад нь бол баривчилдаг. Тэгээд очихт нь бол үнэхээр Оронбаев яг өөрөө мөн байсан. Тэгээд баривчлагдсан даруйдаа өөрөө хэрэгээ хүлээдгээ. Тэгээд ялангуяа нөгөө Мария Цараповагийн үхэл бол ерөөсөө үгүйсгэх арга байхгүй байсан. Ягаад тэгэхээр яг баривчлагдах үедээ тэр өмссөн байсан хувцас за тэгээд ойр хаваас нь нэгжлэг хийгээд олдсон зүйлтэй. Тэгээд хамгийн гол нь Оронбаев яг баривчлагдах үедээ ингээд ууттай зүйл барай явжсэн. Тэрэн дотор нь нөгөө хохирогчийн нөгөө дотор эрэхтэн илэг зүрх бэлэг эрэхтэн чиг ингээд уутанд хийцэн ингээд барай явжсэн байхгүй. За тэгээд баригдах үедээ ерөөсөө айгаагүй зүхтаагүй тий шууд баривчлагддаг. Ингээ баривчлагдсныхаа дараа мэдээж Оросын улбаны улсын эрүүг хуулийн 105-1-ээр зүйлчлэгдээд бол ял сонссон. Энэ баривчлагдсныхаа дараа мэдээж одоо ямар ч тийм гарцгүй учраас хэрэгээ бол өөрөө шууд хүлээж эхэлдэг. Тэгтээ одоо энэ нөгөө нэг нэвтрүүлгийн ихэнд ярьсан охины хэрэг вэ штэ те. Энийг бол өөрөө хүлээсэн байт юм байна. Би яасан тэр охиныг бол амь насыг өнөөсөн. Тэгээ юу болсон бэ гэдгийг ярихдаа читээс Улаанбаатар улаан өдрөө ирээд тэр охинтой танилцаад тэгээд тэр охин бас нэлээд халамцсан байсан юм байна л та. Танихгүй хүн. Тэгээд тийш голын ирэг рүү хамт очиж салхилах уу гэж хэлээд таксигаар ирсэн байгаа. Тэгээд таксигаар ирээд голын ирэг дээр байжгаад тэгтэн энэ Оронбаев одоо дотн харилцаанд орохыг санал болгосон байгаа байхгүй. Тэгтэн охин татгалцсан. Тэгтэн шууд уур нь хүрээд цүнхнийхээ осроор хоолойг нь боогоод амь насыг хохироосон. Тэгээд тэндээсээ бол тухайн өдрөө явсан гэж байна. Тэгээ маргааш нь өөр такситай ирээд
мөчлөөд жижиглээд ингээ голлын ус руу хайсан гэсэн байгаа юм. За тэгтэн одоо тэр нөгөө уут нь нөгөө нэг цоороод толгойн үе мөчнүүд нь ингээ тийшээ салаад гол руу урссан болох нь ингэж бол энэ хэргийн учир олцсон байдаг. Тэгэд яг энэнийхээ хэргийн мэдүүлгийг нь бас ингээ өөрийнх нь ярьж байгаа байдлаар YouTube дээр бичлэг байдаг. Бүр ингээ юу ч болоогүй кино ярьж байгаа юм шиг ярьдаг. Гомбо одоо энэ хэрэгтний зургийг дэлгэцэн дээр өгж байгаа бах те. Аимшигтай Наташа гэдэг охин. Харамсалтай нь Наташа гэдэг охин одоо хүртэл одоо хин бэ гэдэг нь тогтоогдоогүй. Өнөөдрийг хүртэл тогтоогдоогүй. Ар гэрийнхэн гэж хүмүүс нь олдоогүй. Зөвхөн Норонбаевын мэдүүлгээр л Наташа гэдэг нэртэй гэдгийг олж мэдсэн. За тэгээд энэ Лариса гэдэг нэг зочид буудлын өрөөнд хоолойн боогдож амнасаа алдсан энэ нэмэгтэй ч гэсэн бас л ижил хувь заяатай байсан байгаа юм. Тэгээд нэг уур хүрмээр юм нь болохоор тэр хоёр ингээд буудлынхаа өрөөнд ирээд архиугаад bijсэн чинь Оронбаев гинт ингээд Лариса өөрийнх нь мөнгийг хулгайлцсан юм шиг санагдсан гинэ. Тэгээд уур нь хүрээд шууд гутлынхаа пүүзнийхаа үдээсээр хоолойг нь боогод алдсан гэж байна. За тэгээд за одоо энийг ингээд мөчлөөд жижиглээд гаргаж хаяа гэж бодоод тэндээс гараад дэлгүүр ороод хутан мутан авсан юм байна л да. Ингээд явж байхдаа өөрийнх нь алга болчлоо гэж бодсон мөнгө нь карманд нь байгааг олж мэдсэн байна. Тэнгүүд нь одоо яагаад ч нөгөө мөчлөгчөөснийгоо болоод тэгээд тэр мөнгөөрөө архиаваад уугаад тэгээд ингээд мөчлөгөө болцсон. Энээс гарангуудаа тэгээд юу руу явсан байгаа байхгүй юу? Нижний Волга гэдэг тосгон руу. За тэнд очиод Маргаритатай танилцдаг. Тэгээд Маргаритатай илүү тийм дотн байхыг уулна гэж хүсээд байсан боловч Маргарита зүгээр юм найзууд байя тэрнээс илүү юм байхгүй гэснээр бас уурыг нь хүргээд тэгээ бас алаад хамаагийн дэрхтнийг ингээд цуулаад алдсан байгаа даахгүй. За энэ дээр нэг юм нэг сонин юм байгаа. Яагаад яг шонзон ч юм уу те өөртөө дотн харилцаанд орсонгүй гэж ууралсандаа алж байгаа бол бас нэг хэрэг юу гэмдэ нэгээд за тийм юм байна гэж бодсон. Гэтэл яагаад заавал ингээд дотрын эрхтнүүдийг нь аваад байгаа юм бэ гэдэг нь бас сонирхолтой гэх юм уу байгаа даа шүү дээ тий. Тэгэд энийгээ өөрөө юу гэж тайлбарлаж исэн бэ гэхээр одоо энэ хэргийг чинь ингээд нөгөө галзуу бөө гэж нэрлээд байгаа шүү дээ. Оросын холбооны улсад яг энэ безумный шаман гэдэг энэ яг ийм нэрээр алдарсан хэрэг байгаа байхгүй. Тэгээ тэрнгээр нь хэдүүлэн нэрлсэн байгаа. Би яагаад одоо дотор эрхтнийг нь авч байгаа вэ гэхээр өөрийнх нь гаргаж зохиосон ийм юу гэдгийг ёс заншил гинэ. Яаж юм гэхээр би үхээд тамд очингууд одоо нөгөө нэг эрлэг номоо хаан гэх үү одоо тамын эзэн намайг энэ хүмүүсийн дотор эрхтнийг гаргаж авсан болохоор өөрийн хүн гэж таниад намайг дэрэгдээ авна. Тэгэнгүүт би одоо ийм гэмт хэрэгтэй хүмүүс гэмт хэрэг үйлдсэн ч гэдэг юм гим нүгэлтэн хүмүүсийн тэр хүмүүсийг хамгаалдаг, өмгөөлдөг ийм өмгөөлөгч нь гэх юм хамгаалагч нь болмоор байна. Тэгээ тийм болохоор би хүмүүсийн дотор эрхтнийг авдаг байсан гэсэн ийм тайлбарыг өгсөн. Юу сонио. Тэгээд ингэж тайлбарсан байдаг. Би уулна ингээд баригдахаасаа өмнө өөрийнхөө амиа оруулчихъя гэж бодож исэн. Ийм гоёмсог байдлаар би боогоод өөрийнхөө хоолойг боогоод нас урмаар байсан. Тэгтээ ингээд өөрийнхөө ингээд эргэн тойронд ингээд тэр хоригчоос тэр авсан бэлгэрхтэн юу байдгийг тэрийг ингэж игнүүлж тавиад тийм өөрийнх нь хэлж байгаагаар бол тийм ёслол төгөлдөр байдлаар олдохыг хүсэж исэн гинэ. Тэгтээ одоо харахад бол зориг нь хүрээгүй юм шиг байна тий. Тэнд ингээд дэми тэнэжлээ талхаа явж ясныг бодоход тэгээд энийг нь бас хуульч нар юу гэж дүгнж байгаа вэ гэхээр энэ магадгүй иймэрхүү юм ярьж байгаа нь сэтгцэн өвчтөй гэдэг байдлыг харуулах гад ч юм уу юм илий балаа юм ярьж иж магадгүй нөгөө нэг сэтгцэн өвчтөй гэж тогтоочих юм бол эн чинь ял мал зүйлчлэнт нараа өөр болно шүү дээ тий. Тэгэхээр магадгүй тэр зорилгоор бас ийм хүм яриад байсан болов уу гэж таамаг бол дэвшүүлдэг. Харин тэр яагаад тэр эмэгтэйчүүдийн бэлэг хэрэгтэн ингэж тасдаж аваад байдаг вэ гэдэг дээр энэ
шгүй нэг өөрийнх нь юм гаж хүсэл юм уу ийм өөрийгөө би контролдж байна би өөрийнхөө хяналтыг чам дээр тогтоолоо гэдгийг мэдрэх нэг арга хэлбэр юм ч юм уу те өөртөө татгалцсан болохоор дургуутслаа илэрхийлж байгаа шиг те илэрхийлж байгаа те энэ хэлбэр байхаа гэж таамагладаг. Тэгээ нэг ийм балиар мухай заван алуурчин байна. Одоо энэ хүн тэгээд тухайн үедээ 2012 онд илүү дээ. Бухнасаараа хорих ял Орос улбаны улсын дээд шүүхээс авсан. За ингээд авсныхаа дараа шоронд орсныхоо дараа өөрөө миний түрүүнд дурдсан тэр бас аимшигтай бусад хэрэгүүдээ өөрөө хүлээж гисэн байдаг байхгүй юу? 2023 онд хүлээсэн. Яг гоо нэг талаараа ингэж шоронд орсон хойноо хэрэг хүлээж байгаа нэг тийм гимшсэндээ ч юм уу нэг нүглээ цайруулах гэдэг юм биш. Яг тэр бүх насаараа хоригдох ял авсан хүн чинь өөр шинэ гимт хэрэг ингэж гаргаж ирэх нь одоо шоронгоос гарах ч гэдэг юм уу нөгөө нэг гарах гэдэг нь болохоор өөрийнхөө хүлээсэн ярьсан хэрэгүүдээ хэргийн газар дээр очиод би энд тэгсэн гэсэн гэдэг нөгөө цагдаа нартай хамт яваад тийш яваад юу яа штэ мэдүүлэг өгнө штэ тий. Энэ нь нэг юм зугаатай тийм байд гэж үздэг. Тэгэхээр тэр үүднээсээ л магадгүй энэ олон хэрэгүүдийг хүлээсэн баг. Тэгээд энэ нөгөө дахиад энэ 2023 онд энэ бүх хэрэгээ хүлээснээсээ болоод шүүхээс 2 дахь удаага бүх насаараа хоригдох ялыг авдаг. Тэгээ энэ нь одоо Оросын түүхэнд нөгөө Ангарский маньякийн дараа орох юм 2 дахь удаа бүх насаараа хоригдох ял авсан алуурчин болт юм байна. Гэхдээ энэ харгас зэрлэг зав би энэ дээр бүр амар хэсгүүдийг нь үндсэндээ айл болох жоохон зөөлчлөх гэж ярьлаа л да. Тэгвэл бас юу яриад байгаа юм бэ? Сайн ярьсан юм чи бүр амар юм байлаа шүү дээ. Энэ детальтайгаар бол бас айгүй амар байсан. За тэгээд одоогийн байдлаар энэ хүн болвол Оросын улбаны улсын хамгийн аимшигтай шоронгуудын нэг гэгдэх нэг Черный дельфин гэдэг шоронд хоригдож байгаа. Энэ шоронд бол үндсэндээ дандаа тийм цуврал алуурчид тэгээ Ханнибал хүний мах иддэг хүмүүс ч гэдэм. Ер нь дандаа бүр хамгийн амар хэрэгтэнгүүд юм ял иддэг шорон байдаг. Энд насан туршдаа ял идэхээр байгаамаа. Ийм хэрэг амар юм байна. Харин тэ амар хэрэг байна. Ийм юм галзуу бөө энэ тэрхээр арай чи юм болчихно гэж бодсонгүй. Яг бөөгийн зан үйлчид юм тийм хүнтэй холбоотой биш л дээ. Нэг Нижний Волга гэдэг юм чинь болохоор энэ нэг тэр газар байна шүү дээ, тэ. Үндсэндээ бол нэг тийм амар шүтлэгтэй онгон тагшин газар гэж нэрлэдэг баггүй. Ер нь бол бүрээдүүд бол мэдэндээ тэгээд тэр газарт очиж зориуд гэж амиа хорлох гэж явж исэн гэдэг нь эхэндээ нэг бөө мөөгийн юу мөтэй холбоотой. Тэр газар нь үндсэндээ бөөнөрийн тунд их алдартай тийм онгон тагшин айхтар юутай шүтлэгтэй газар гэж үздэг. Тэгээд тэрнтэй нь холбоотойгоор нь Оросын улбаны улсад нэг тэрнтэй холбоотойгоо ингэж нэр нь алдарсан юм шиг байгаа юм. Гэтэ энэ бол ямар ч тийм Зориак гэдэг шиг л юм байна. Шашинтай бол хамаатай биш. Зүгээр юм нэг нэг чөтгөр хүн биш. Балиар зам алуурчны тухай. юм байна л да. Тэгээ эндээс бас нэг сургамж авах нь бол тэгээ танихгүй хүмүүстэй болгоомжтой байх тий гэж танихгүй хүмүүстэй арх марх ууж явах харанхуй газар явахгүй байх ч гэдэм үү. Ер нь бол бас эмгтээчүүд бид нарт сургамж өгөхөр хэрэг байгаа юм л та. Тэгэд энэ хэргийн талаар за дуусгая та. Амар байсан. Харин тэ амар дугаар байлаа. Хурдан дуусгая зүгээр. За тэнэс ингээд хэлсэн. За харин тэ. За өнөөдрийн дугаарыг маань Future of Lifestyle Toki application болон цахим ирээдүйд хамтдаа G-Mobile event тэтгэлээ. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн од мөндөр сугаар болон NTV телевизээр мөн 83.3 107 цалгины од мөндөр радиоор хүрлээ. Заagi дараагийн дугаараар уулзъя. Таартай. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа.
Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Худлаагшлын банкны дансага 4191 тэг 4518. Та 100,000 төгрөгөө шилжүүлэхдээ гүйлгийн утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.